Монгол болоод бүгд найрамдах Чех улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх зорилгоор Монгол-Чехийн бизнес форум Дорногов аймагт боллоо. Тус форумд Чех улсын машин, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, боловсрол, банк, тээвэр, ажиллах хүчин зуучлал зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани 20 гаруй төлөөлөл оролцсон бол Монголын талаас 40 гаруй аж ахуйн нэгжийн 60 орчим төлөөлөл оролцжээ. Монгол-Чехийн бизнес форумын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчид уулзаж, харилцан танилцсан хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, туршлага солилцлоо. Явд бас энэ эдийн засгийн хувьд нээлттэй бодлого баримтлах хөрөнгө оруулалтын илүү татах энэ бодлогынхаа өрөөнд бас энэ худалдаа жилдрийн хамтын хамтран зохион байгуулж байгаа энэ үйл ажиллагааг бол нэлээд холбогдолтой аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулагч нар хоорондоо холбогдсон юм гүр ус арга хэмжээ болно гэж бол бодож байгаа. Тэгээд аж ахуй нэгжүүд энэ худалдаа жилдрийн хамтаагаа хамтарч Чех улсын хөрөнгө оруулагч нартай илүү сайн танилцж бизнесийн боломжоо бас тэлээсэ гэж хүсэж байна. Улсын бизнесийн форум өнөөдөр зохион байгуулагдаж байна. За энэ уулзалтаар бол бид нэр Монголын талаас Дорногов аймгийн бизнес эрхлэгчид одоо 50 орчим бизнес эрхлэгчид болоод за Чехийн талаас бол одоо 30 орчим бизнесийн төлөөлөл, за худалдаа аж ахуйн танхимын төлөөллүүд, элчин сайдын яамны төлөөллүүд оролцсон юм одоо уулзалт болж байна. Энэ үеэр бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны эдийн засгийн хэлтсийн дарга Вацлав Илик Монгол улстай олон салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Тухайлбал түүхий далбарлах, боловсруулах болон нөхөн сэргээлтийн чиглэлд Чехийн дэвшилтэт технологиг ашиглах бүрэн боломжтой гэдгийг онцоллоо. Мөн Чехийн эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радик Якубский бүхий л салбарт Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм а.